Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагаалтгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 77. Оройн дөрвийн үзэгчтэй өнөрхөн мэдээллийн хөтөлбөр үзэгчтэй хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Ингээд та бүхэндээ мэдээлэлээ танилцуулъя. Эхний мэдээ Хэнтэй аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн эрүүл мэндийн салбарын ахмад ажилчдын дунд хөдөлгөөн эрүүл мэнд өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт 2 дугаар багийн эрүүл мэндийн салбарын ахмад ажилчид оролцсон юм а. Ахмадуудыг хөдөлгөөний хомсдлоос өршлөн сэргийлэх, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нь бүрдүүлэх, ахмадуудаа хүндэтгэл үзүүлэх, тэдний идэх оролцоог нэмэгдүүлэх зорилготой Хэнтэй аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн эрүүл мэндийн салбарын ахмад ажилчдын хөдөлгөөн эрүүл мэнд өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат сайхан, Хэрлэн сумын 2 дугаар багийн дарга Хүрэл Зүрх, 20 дугаар багийн Хэрлэн дам эрүүл мэндийн төвийн дарга Хонгор Зүл болон 20 дугаар багийн эрүүл мэндийн салбарын ахмадууд оролцсон юм а. Манай 2 дугаар багийн ахмадын зөвлөлд оролдож багийнхаа хэмжээнд байгаа ахмадуудын 10 сектор хуваасан юм. Боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт, хөдөө аж ахуйн салбарт, барилгын салбарт, автовэрийн салбарт, бодлооны салбарт, ахуй үйлчилгээний салбарт гэдэг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс 10 хэсэгт хуваагаад тэгээс сар болгоны 17-ны өдөр тодорхой хэмжээний арга хэмжээний тухайн салбарын ахмадуудаа зохион байгуулахаар ийм шийдвэр гаргасан. Энэний дагуу хамгийн анхны ажил маань 2 дугаар багаас баг таньдирдаг эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадуудын арга хэмжээ өнөөдөр эхэлж байна. Энд оролцож хийж байгаа ажлынхаа талаарх товч мэдээлэл өгч мөн одоо орон нутгийн цаашдаа одоо ахмадуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах зүйлээ санал ондоо сонсч нийт эрүүл мэндийн салбарын өрөөнд баг дээр 40 ахмад байдаг юм байна. Одоогийн байдлаар 30-аад үнэлсэн. Тэгээд ахмадуудаа эрүүлэх сайн сайхан бүхнийг басан өрөө. Тэгээд энэ ажлыг эрүүл мэндийн салбараар эхлүүлж байгаа нь бол ахмадуудаа жоохон эрүүл чирэг болгох, хөдөлгөөнтэй байлгах энэ чиглэлийн ажил багийн төвтэй болсон учраас манай ахмадууд энд ирж чөлөө цагаа өнгөрүүлэх ийм боломж нэгдсэн. Эрүүл мэндийн салбарынхны энэ ахмадуудын дунд зохион байгуулж өдөрлөгийн арга хэмжээг бол манай Хэрлэн дам эмнэлгийн эрхлэгч мөн Хэрлэн сум иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Хонгор Зүл маань бас энэ арга хэмжээг зохион байгуулж, гардан зохион байгуулж байна. За өнөөдрийн өдрөлийн гол зорилго нь бол хамгийн нэгдүгээрт бол одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ахмад настангуудаа бол уриалаа иргэдийг бол одоо хөдөлгөөн эрүүл мэнд одоо хөтөлбөрт бол уриалсан дуудаж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар гол зорилго нь юм бол одоо ахмадын одоо салбар хороо мөн одоо багийн засаг өрхийн эрүүл мэндийн төвийн хамтын үйл ажиллагааг бол сайжруулах зорилгоор гуравдугаарт бол одоо өрхийн эрүүл мэндийн төв бол эрүүл мэндийн салбарын одоо ачааны хүндийг бол үрдэг анхны тусламж үйлчлэг үзүүлдэг. Энийг бол одоо иргэдэд бол ойлгуулах зорилгоор одоо өвгний одоо өвдсөн хань биш одоо өвдөөсний өмнө урчин сэргийлэх зорилгоор бол үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгээд өрхийн эрүүл мэндийн төвийг бол сурталчлах одоо зорилготойгоор бол энэ өдөрлөгийг бол явуулж байгаа. Тэгээд өдөрлөгт ирсэн нийт одоо үеийн одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүмүүстэй мөн одоо энэ өдөрлөгтөө идэвхтэй хамрагдж байгаа энэ Хэрлэн сумын 2 дугаар агийн иргэдтэй бол одоо хамгийн одоо эрүүлгийг хамгийн сайн сайхан хүсье үеэр мөн одоо өдөрлөгт амжилт хүсье. Энэхүү өдрөлийн хүрээнд ахмадууд өөрсдийн дуу хоолойгоо өргөхөөс гадна 2 дугаар багийн Хэрлэн дам эрүүл мэндийн төвийн зүгээс мэдээлэл хийсэн бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс багуудынхаа ахмадуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрөх эрүүл чирэг орчинд бүрдүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан бол ахмадуудын зүгээс баярлаж талархж байгаагаа илэрхийлэх ахмадууд олон байсан юм а. Сайн байна уу? Сахилын үзүүлээс иргэдээр хангалуун наадмын өрхийн ажиллаж байгаа төлөвлөлтөй гарсан мэндийн салбарт уучралд ажилласан. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцоод сэтгэл маш өндөр байна. 2005 онд дэвтэрт гарсан арьс өмнөд наснаас дэвтэрт гарсан 28 жил ажилласан. Тэгээ аймгийн төвд байсан. Тэгээд төргөн тусламж үлийн авах янз бүрийн ажил хийж явсан та. Тэгээ хамгийн сүүлд 2005 онд
арьс өвний дасгаас дэвтэрт орсон. Бид нар энэ өдрийн хэрэгтэй дуртай байсан. Бид нар эрүүл мэндийн салбараас бүгдээрээ гарсан хонгор зоол эмчийнхээ өгөнд хэлээд бид нар ингээд эрүүл хооллолт, эрүүл хөдөлгөөн хүмүүс ямар ач тустай байдгийг бид нар энэ өдөрлөгөөрөө дамжуулж босдод түгэй гэж бодлоо. Би мачаа хөдөөнөөс ирсэн хоо. Тэгээ 75 таа. Одоо би сая жоохон хожигдож ирлээ дээ. Тэ. Сайхан байна гэж одоо үлсөө тэгээд байгаа. Тэ баяртай байна. Би хөдөө мартер байсан хоо. Тэгээ аймагт орж ирээд өнөөдөр 5 жил болж байна да. Тэ. Энэхүү арга хэмжээг хонгорцуулаарахтай хэрлэн дом эрүүл мэндийн төвийн хамт олон болон багийн удирдлагууд удирдан зохион байгуулж байгаа бол өдөрлөгийн хүрээнд эрүүл зөв хоолоор үзэсгэлэн гаргаж ахмадуудаа дайсан бол мөн цаашдаа ахмадуудынхаа дунд волейболын тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Дараагийн мэдээ. Хэнтэй аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас аригдан согтуурах гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор хяналт жалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл тус арга хэмжээний хүрээнд согтууруулах хундааг хэтрүүлэн хэрэгжилсэн болон ариг согтууруулах хундааг хууль бусаар худалдан борлуулсан хувь хүн албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт жалгалт хийж ажилласан байна. Хинтээ аймагт үлдэгдэж буй гэмт хэрэг аваар ослын гол шалтгаан нь ариг гэдэг зүйлээс үүдэлтэй байдаг нүнэ. Тэгвэл Хинтээ аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгаас аригтан согтууруулах гэмт хэргийг бууруулах зорилготойгоор хяналт шалгалтыг хийн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд согтууруулах хундаа хэрэглэх болон хууль бус согтууруулах хундаа зарж буй байгууллага хувь хүн аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийн ажилласан байна. За мөн энэ дээрээс үзэхэд 2019 оны 1-р эхний 1-р үйлрэл хууль ёсоор гар дээрээс ариг согтууруулах хундааны зүйл худалдан борлуулсан зөрчлийг 3 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авсан. Мөн цагийн хуваар хэтрүүлсэн, цагийн хуваар зөрчсөн, шөнийн цагаар согтууруулах хундаа худалдан борлуулсан нэг аж ахуйн нэгж байгууллагыг илрүүлэн үлгээгээд арга хэмжээ юм хариуцлагыг тооцсон ажиллаж байгаа. За мөн аймгийн согтууруулах хундаа дүн тавих, хяналт тавих комисс гэж байдаг. Энэ комиссийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрлийн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавьж тусгай зөвшөөрлийг сунгах, за төтгөлзүүлэх, тусгай зөвшөөрлийг хүчингү болох юм үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулж ингэж ажилладаг комисс байдаг. Энэ комиссоор нийтдээ аймгийн нутаг дэвсгэрт 262 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байдгаас одоогоор яг үйл ажиллагаа явуулж байгаа 232 буюу 32 аж ахуйн нэгж байгаа. За 30 аж ахуйн нэгжийг тусгай зөвшөөрлийг нь зарим аж ахуйн нэгжийнх нь 30 аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрлийг нь хүчингү болгох, төтгөлзүүлэх зөрчил гарсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь төтгөлзүүлэх энэ ажил арга хэмжээг зохион байгуулсан. Мөн цагдаагийн байгууллагаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 06 дугаар тогтоол буюу камержуулах энэ үйл ажиллагааг бас үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ камержуулсны үр дүнд бас аж ахуйн нэгж байгууллагыг камержуулсны үр дүнд за гэмтэрэг зөрчлийг илрүүлэх талсан зохицох хууль эрхт энэ бол маш өндөр үр дүнтэй байдаг учраас энэний хяналт шалгалтыг бас телекамер 2019 гэсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуул 2 үе шатаагаар зохион байгуулж орон нутгийн сумдыг бүгдийг шалгаж дуусаад одоо аймгийн төвийн нийт 5 багийн нутаг дэвсгэрийг бүрэн шалгаж дуусч одоо дүгнэлт хийж зөрчилтэй аж ахуйн нэгж байгууллага албан мэдэгдэл өгөх ийм ажлыг бас зохион байгуулж энэнийг хяналт шалгалтынхаа үр дүнг бас аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд танилцуулах. Аймгийн хэмжээнд гэхэд хууль бус ариг согтууруулах хундаа худалдаалж байсан нэг аж ахуйн нэгж цаг хэтрүүлэн согтууруулах хундаа зарсан 3 газарт хариуцлага тооцож ажилласан ч энэ төрлийн зөрчил гэмт хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Түүнчлэн иргэд ариг согтууруулах хундаа хэрэгэлсэн тохиолдолд согтуугаар тээврэн хэрэгсэл жолоодох бусдад муудалцаж бусдын биед хүнд гэмтэл учруулах гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэгүүд илэрсээр байгаамаа. 2019 онд бас гэрээт харуул хамгаалтын үйл ажиллагааг жигдрүүлэх хууль зүйн сайдаас гаргасан тушаал журмыг хэрэгжүүлэх чиглэлээр гэрээт харуул хамгаалтын ажилтан албаагчдыг мөн стандарт журмын дагуу хувцлах, за хувцалж байгаа байдал, за тусгай хэрэгсэл хэрэгжилж байгаа байдал хяналт шалгалт хийж энэ хяналт шалгалтыг зохион байгууллаа. Үүнд Хэнтэй аймгийн нутаг дэвсгэр зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийт 3 тусгай зөвшөөрөлтэй
харуул хамгаалтын алба байдаг. Улаанбаатар хотоос зөвшөөрөлтэй боловч гэрээний орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нийт 8 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн гэрээд харуул хамгаалтын байгууллага байдаг. Энэ байгууллагын үйл ажиллагаануудыг мөн 4 сарын 1-ээс 4 сарын 20-ны хооронд ингэж ээлж шалгалт хийж ажиллаж цагдаагийн байгууллагатай гэмт хэрэг зөрчлийг дасан зохицох чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр үүрэг чиглэл өгч хамтарсан эргүүл хяналт шалгалтыг энэ хугацаанд 2 удаа амжилттай зохион байгуулж ингэж үр дүнтэй ажиллаж байна. Иймээс та бүхэн согтууруулах хундаа хэрэгэлсэн тохиолдолд тээврэн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, нөгөө талаараа аж ахуйн нэгж байгууллагууд хууль бусаар согтууруулах хундаа зарахгүй, насан туршаагүй хүүхдүүдэд согтууруулах хундаа худалдаалахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өнөөдрийнхөө мэдээллийг хөтөлбөр үзлэн тодруулах болонгаар хүрч байна. Энэ удаагийн тодруулах болонд Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтээ тэмцэх хэсгийн дарга цагдаагийн хушууч Эрдэнэ Баясгалан өргөдөн оролцож цаг үеийн асуудлаар болон мал хулгайлах гэмт хэрэг малын гарал үүслийн бичгийн талаар тодруулсныг одоо хүлээн авч үзнэ. Өнөөдрийнхөө мэдээллийн хөтөлбөртөйгээ хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. За үргэлжлүүлэн та бүхэндээ тодруулах болонгаа хүрэхээр студид сэтгүүлч Бархасад ажиллаж байна. За манай энэ удаагийн тодруулах болонд маань Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтээ тэмцэх хэсгийн дарга цагдаагийн хошууч Эрдэнэ Баясгалан өргөдөн оролцож байна. Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн. За манай Хинтээ аймаг гэлтгүй одоо бусад аймагуудын хувьд бол малын хулгай ихэр гаргаж басан нөгөө талаар улам нарийсаар байна л да. Мөн гарал үүслийн бичгтэй холбоотойгоор мөн холбон тайлбарлаад байгаа шүү дээ. Яг энэ гарал үүслийн бичгийн маань шин заавар нь мөн гарсан талаараас мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байгаа. Энэ талаар хоёулаа ярилцлаа гэж бодож байна. За 2018 оны 10 сарын 25-нд хүн сүдтэй аж ахуйн мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар мал эмнэлгийн гэрчлэгээний заавар гэж батлагдсан байгаа. Энэ заавар бол урд өмнө Хинтээ аймагт хэрэгжиж байсан. Малын гарал үүслийн гэрчлэгээний журамтай нэлээд адил төстэй. Урд өмнөч бас Хинтээ аймгийн журам нь улсын хэмжээнд бас үлгэр дуурайл бараа гэж байсан. Үүний дагуу бас энэ жишгээр бас гарсан болов уу гэж байна. Энэ гарал үүслийн гэрчлэгээ нь бол одоо 19 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн боловч энэ үнд цаасаар хэвлэгдэж ирээгүй болмоос одоо энэ мал эмнэлгийн ариун цэргийн гэрчлэгээр яваад байгаа. Одоо энэ мал амтны эрүүл мэнд гарал үүслийн энэ гэрчлэгээ нь улсын хэмжээнд хэвлэгдээд Хинтээ аймагт ирсэн тохиолдолд урд өмнө хэрэгжиж байсан тэр малчин айл өрхүүд зург өрхтөөгөө арьс толгой ширтэйгээ ахаад хэвлээд ирсэн тохиолдолд одоо энэ цагдаагийн хяналтыг хуучин хэмжээнд нь оруулаад ер нь малын улгаа эргээд бас хяналтанд орох болов гэсэн бас цагдаагийн байгууллагын зүгээс тийм хандлагатай юм үг. За энэ бол бас яг миний түрүүн хэлсэнчлэн энэ үнд цаас малын энд тамгаараа бүрэн ингээд кодлогдоод ирэх энэ гэрчлэгээ хэвлэгдэж ирэхээс өмнө бас цагдаагийн байгууллагын зүгээс хуучин бас ингэж алчин тээвэрлж байгаа тээврийн хэрэгсэл малын зүс мүсгийн гэрэл зургаар хөгжүүлэх дагуу одоо энэ үндсэндээ гарал үүслийн гэрчлэгээ эртэл манайхаас ингэж хяналтаа тавьж эхэлж байгаа. Үүний дараа энэ хэвлэгдээд ирсэн тохиолдолд арай өөрөөр арай дэлгэрэнгүй байгаар бүх юм кодлогдоо журамдаад ирэхээр бид нар бас тэр гэрчлэгээнийхээ дагуу яаж бас цагдаагийн байгууллагаас хяналтаа тавьж яавал илүү ард хэрэг чирэгдэлгүй болон мөн бүрэн хянах боломжтой гэдгийг бас цагдаагийн байгууллагын зүгээс бас шийдвэрлэж бас тодорхой хэмжээний ажил харамжаа зохиох. Ер нь яг 2018 он мөн түнчлэн 19 он гарснаас хойш бас манай Хинтээ аймгийн хэмжээнд малын хулгай гэмтгийн тоо ер нь ямар шатандаа явж байгаа юм бол. За эхний 1 сарын байдлаар 1-1-жээр буюу 6.6-аар буурсан байгаа. 2-р сард 2-1-жээр буюу 6.4-аар өссөн гэсэн зүйлтэй гарсан. 3 сард эхний үйлрэлээр малын улаан гэмтэр Хинтээ аймагт 80% өссөн гэсэн статистик дүгнэлт авсан. Энэ юутай холбоотой гэхээр бас цагдаагийн байгууллагын зүгээс мал хулгайлах гэмтэр үйлдэл 3 бүлэг итгэхэд үг яриад. Тэдгээрээс бас нэлээд олон хэрэг үйлдэгдэж илрээд хэрэг бүртгэгдснээр бас малын улгаа бас өссөн. Юу сүүлийн үед бол
хөдөө орон нутгаар айл өрхөөр явж захтал яг өдөр болгон сар болгон жил болгон алдаагүй ирнэ. Сүүлийн 5 жилийн байдлаар малаа алдаагүй иргэд байхгүй байсан байна. Нэгдүгээрт хоёрт болохоор энэ гарал үүслийн гэрчлэгээ байхгүй. Одоо энэ цагдаагийн байгууллага энэ зургаар бэхжүүлж авдаг. Цагдаагийн байгууллагад ирж толгой арьс ширтийн тулгалт хийдэг. Энэ байдал бас байхгүй болсон байна. Эргээд ард иргэдтэй мал бүхий иргэдтэй уулзахаар энэ хяналтаа ингэж хуучин шигээ тавиад өгөөч гэд бас санал хүсэлт гарч ирж байгаа. Ингээд үүнийг дагаад ингээд бодохоор бол энэ гарал үүслийн гэрчлэгээ одоо энэ хэвлэгдэж ирнэ гэдэг байгаа. Үн цаасаар код журмаар хэлэгдээд ирэхээр ард иргэд маань бас мал бүхий иргэд маань хуучин хүндрэлтэй байна гэсэн биш асуудлаа биш. Одоо яг бид нар ингэж хийвэл бүгд бас малын болгоо буурах юм байна. Малаа алдахгүй юм байна. Алдсан тохиолдолд хяналт ер нь бол хяналтанд байх ер нь илэрх магадaltaй байна гэдэг үгнээс бүгд бас үүнийгээ бас өөрснөө хомсрлаад дагаж мөрдөөд дор бүрнээ бас өөрснөө үүрэг хариуцлага үлээгээд одоо мал улаалгын төвтэй тэмцэх өрсөн сэрхэрэх тухай хуулийн 7-гийн 1-ийн 3 цаасан үүрэг болгоо заасан байгаа. Малыг байнгын хариулга малгайтай байлгах. Түүнийг сум орон нутгийнхаа цаг уурын онцлогт тохируулан бас маллах гэд бас нэг үүргүүд байгаа. Мөн эм зүсмэд хамгатай байх гэсэн энэ үүргүүдээ бас байнгын хэрэгжүүлээд мал алга боллоо, сурггүй алга боллоо, хулгайд алдлаа гэсэн тохиолдолд эм зүсмэд хамгахтайгаа өртгүүлээд хариулга малгайгаа сайн гаргаж өгөхгүй бол 10 хоног сар хоног одоо өхөрөө ихтэл адуу шиг малдаг болцсон байна. Жишээ нь 14 хоногт нэг харсан гэж иргсэн гэж ярьдаг. 7 хоногт нэг очиж харсан гэдэг. Одоо хуучин бол бас дээр үед адуу малыг л тэгж хариулдаг гэсэн бол одоо өхрийг одоо би ингэж 14 хоногт хардаг, 7 хоногт хардаг гэдэг бас хинтэй аймаг бас мал нь өссөн болоод гэдэг юм. Малын хариулга малгай маш муу болсон байна. Цагдаагийн байгууллага дээр бас нэг гараад идэг нэг зүйл бол яхаа аргагүй одоо тухайн одоо малчид маань малаа алдснаа мэдхгүй тэр одоо алдсан малыг нь цагдаагийн байгууллага төрүүлээд олчдаг эзнийг нь тогтооход бас нэг ажил явагдаад идэг шүү дээ. Энэ тал дээр за энэ бас нэг ойлголт яваад идэг. Малчид маань түрүүний миний хэлдгээр малаа алдснаа мэдхгүй одоо үндсэндээ өнөөдөр харчаад буцаа явахад ямар нэгэн одоо малын хулгайч ажиглалт хийх ч юм уу энэ хүн хүчний малчны хүн хүчнийг хардаг ч юм уу 10 хоногийн өмнө харчаа явсан юмыг 10 хоногт нь хулгайлаад энийг мэдэхгүй байх чид. Хоёрт нь бас түрүүний миний нөгөө эм зүсмэд хамаг байхгүй бүртгэл байхгүй гэдэг. Алдаж ирчээд алдах ч байх одоо манай ийм 10 өхөр байхгүй нь гэчээд зүс мэдэх 2 өхөр зүс мэдэхгүй 8 өхөр гэж одоо өргөдөлтөө бичиж ирээд байдаг. Тэгэхээр одоо бид бүгд бас энэ нэгэнт хулгайд алдсан гүг нь тогтоохын тулд бас ямар зүсмийн өхөр мал адуу мал алдагдаад хайшаа ямар арьс үсэн зарагдаж борлогдсон байна гэдэг эрен сүрэл ажил зохиох гэхээр зүс байхгүй. Тэгээ бид нар бас энэ дээр бас их хүндрэл бэрхшээл их гарч байна. Тийм учраас бас малчд маань энэ үүргийнхаа дагуу бас энэ зүсмийнхаа тавын бүртгэлийг сайн хийж байгаа. Хариулга малгайтай байгаарай л гэж бодож байна. Тэгэхээр манай Хинтээ аймагт маань 3 одоо бай үйл ажиллагаа явуулдаг байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг малчид болон мал бүхий иргэд за мөн нөгөө талаараа бас нөгөө махны ченж гэдэг одоо яг энэ одоо бай яг удирдан явж одоо ажиллаж байгаа энэ хүмүүст одоо чиглэсэн ер нь сургууль сурчлагаа хуулийн одоо мэдгэдэггүйнийг энэ танай хэсгээс ямар ажлуудыг ер нь яг энэ чиглэл рүү зохион байгуулж ажиллав. За ер нь бол судалгаагаар бол нэг 7-оос 8 байдаг. Яг үйл ажиллагаа одоо явж байгаа нь бол идэвхтэй явж байгаа нь бол нэг цөөхөн байгаа. Энэ change буюу энэ бюджетийн мал аж ахуй эрхэлдэг иргэдтэй бид нар нэг сар шинэ арга хэмжээгээр бас уулзж бас таа өх маань хулгай мал авчих вэ гэдэг үүднээсээ бас ямар нэгэн байдлаар сэжигтэй мах авдаг ч юм уу одоо арьс шир толгойгүй мах авсан тохиолдолд цагдаа байгууллагад бас мэдэгдэх үүрэг хүлээгээч. Үүргийн дагуу бас бидэртэй хамтарч ажиллаач гэж бас уулзаж зохион байгуулсан байна. Үүний дагуу бас энэ ченжүүд маань өөрснөө бас авснараа бас эргүү үйл 18,600-аар мөнгө авах гэж гинтэргээр бас
яллах эрүүг хариуцлага хүлээх магадaltaй. Үүнийг бас ухамсарлаад бас манай одоо сүүлийн үед ченжүүд манай одоо энэ зураг хөргийг ийм зураг хөргөхгүй толгой арьс ширэг бол бас буцаах тохиолдол бас их гарч байна. Энэ дээр бас бид нар цагдаа байгууллага бас наашаа явуулж байгаа нь бас шалтгаалтай байна. Одоо ингээд гарал үүслийн шинжилсэн яг ингээд заавар ингээд бий болоод за энийг үүнийг одоо малчид мал бүхий иргэд ингээд дагаа мөрдөөд эхэллээ. За нөгөө талаараа малчтаас бас маш ихээр ирж байгаа нэг санал болохоор дуртай одоо нэгнээсээ ч юм уу нэг багийн даргаас очиод яг энэ гарал үүслийн бичгийг авчаад гарч ороод байдаг. Яг энэ гарал үүслийн бичгийг зөвхөн цагдаагийн байгууллага өгдөг байвал яасан бэ гэсэн асуултууд яг өмнөх зүйл дээр л ихээр гарч ирсэн л да. Энэ тал дээр та бас нэг тайлбар өгөөч. Энэ бас малын гарал үүслийн гэрчлэгийг бас манай ард иргэд бас буруугаар ойлгодог шүү. Энэ ууг нь бол мал амьтны эрүүл мэнд одоо талаасаа малын имлгээс өгөх ёстой. Түүн дээр л багийн эмч баталгаажуулаад энэ хүний аа данснаас ийм зүсмийн одоо түүний миний бүртгэл ирсэн зүсмийн бүртгэлээс ийм мал хасагдлаа гэж баталгаажуулаад үүний дараа цагдаагийн байгууллага энэ өөрийнх нь хотноос гарсан энэ сумаас гарсан байна гэснийг л шалгаж баталгаажуулж байгаа болохоос энийг бол цагдаагийн байгууллага эрүүл мах, вакцингүй мах одоо юу гэдэг малын ийм сүлхийтэй мах гэдгийг цагдаагийн байгууллага мэдэх боломжгүй учраас энийг цагдаагийн байгууллага олох ямар ч боломжгүй. Хоёрдугаарт бол одоо улсын хэмжээнд одоо энэ нэгдсэн захим сүлжээ гарч байгаа. Үүнийг гараад ирэхээр одоо энэ баркодтой Е баримтчиг ингээ гараад бүх юм захимжаад ингээ ирэхээр бас дуртай сумаасаа дуртай мал имлгээс авах боломжгүй болж байгаа. Үндсэндээ Баян Хөтгийн гал шарын малчин иргэн малаа хийчээд гарах малаа шүү дээ. Эжнийхээ юуг бол тэгж бичиг авах шаардлагагүй шүү дээ. Өрснөө ээж. Мөнгө олох зориулалтаар одоо зарж борлуулах зориулалтаар малаа хийсэн тохиолдолд одоо Баян Хөтгээр дамжиж наашаа мал имлэгийн гэрчлэгээ авдаг ч юм. Энэ байдал бол тассан зогсоогдоод байдаггүй юм. Ямар нэгэн байдлаар шалгуулаад тохиол дараагийн пост нэвтрүүлэхгүй. Тэгээд үүнийгээ дагаад бас Е баримтаараа хин гэдэг малчны хотноос ямар вакцинтай вакцингүй юм өвчнгүй гэсэн мал мах гарч яана хин гэдэг хүнд хээвэрлээ явж яана гэдэг бүх эргээсээр овогны дугаараараа утсын дугаараа эргээд бид нар с ิจ гтэй мал мах байлаа гэхэд тэр малчин луун шууд холбогдож байгаа. Үгүй гэхэд бол мал эмнэлэг рүү яриад энэ сая танахаар хяналтанд ороод ийм бичиг авцсан явж байна. Энэ яг мал нь мөн үү гэж жишээ нь гарна. Хоёрдугаарт махан дээр бас тэмдэг дарагдана. Тэр тэмдгийг бас унших машинд төхөөрөмж гарч ирнэ. Тэр төхөөрөмж бас ингээ уншигтаад бүх мэдээлэл нь уншигдсан мэдээлэл нь улсын хэмжээнд хүнсэнтэй аж ахуй мал эмнэлэг дээр захимд орчин, аймаг дээр захимд орно, тэр суман дээр захимд орно. Инхээр өнөөдөр бол бид нар банкар үйлчлүүлээд, этэм үйлчлүүлээд бүх баримт гардаг шиг яг бүх юм ингээ ихээр ер нь бол малын болгоо ер нь эрс буурах болов гэж байна. Ер нь боломж өгдөг бүгд. Нэг юм энэ дээр бас аймгийн удирдлага маань цагдаагийн байгууллагаас бас нэг хүсэлт нэг сард өгсөн байгаа. Энэ юу гэхээр Хээренбог дасан зогсоо гэж. Үндсэндээ Хээренбог байгаа болохоор одоо малчд хотондоо 100-100-аар хонио нэдэлж ирж байна. 10-20 30-аар нь адуугаа хийж байна. Эн чинь ямар ч хяналт байхгүй зүгээр мал эмнэлгээс зүгээр хоосон бичгээр өөрснөө бүглээд гарч байна. Хээренбог хэрвээ ямар нэгэн байдлаар байхгүй болоод зөвхөн сум суурин газар зөвшөөрсөн зэгт малын нядлага одоо мал мах одоо юу бэлтгэгдээд гарах юм бол одоо нөгөө нэг бидний яриад байгаа малын уулгаач нөгөө жалганд нядлаад шууд махаа аваад гараад ирдэг байдал таслан зогсоогдно. Энэ бол тодорхой хэмжээгээр буурна. Цаашдаа ер нь бол бараг байхгүй болно гэж хэлж болно. Үүнийгээд дагаад бас аль мал энэ мах аль мал эмнэлгээс бойгоор орж гарсан байна гэдгийг бид нар бас тэр дорн шалгах боломж бас гараад ирж байна. За тэгээд малчид болон мал бүхий иргэддээ бас тодорхой хэрэгтэй мэдээлэл болон цаг үетэй холбогдолтой мэдээлэл өгсөн танд баян шиг баярлалаа. Тэгэхээр ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн маань тодруулах болон энэ төрөйд өндөрлж байна. Манай нуудагийн маань тодруулах болон Хинтээ аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах гэмтэр хилтэй тэнцэх хэсгийн дарга цагдаагийн хошууч Эрдэнэ Баясгалан өргөдөн оролцсон юм а. Өндрөхөн мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн хөтөлбөрөөр иргэн уулзтлаа. Түр баяр тавь үзэгчдээ.
Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутагдах инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 57